За энэ хөгжлийн төлөвлөгөөн дээр маш олон төслүүд бол ерөөсөө огт санхүүжилтийн одоо үнийн дүн байхгүй байдлаар орж ирчээд байгаа байхгүй тий би энэ тэзүү асуугаад байдаг нь бас тийм очиртай. Уул нь бол 24 оны төсвийн тодтгол төр чинь бид нар за одоо ингээд урам зоригтойгоор маш олон том ажлуудыг хийнэ. Тийм ч учраас одоо бичиг баримтууд дээр мөнгө тавья гэж тавьсан байж байгаа. Гэтэл тэр одоо бичиг баримтуудын явц ямар байгаа талаар бол бидэнд ерөөсөө мэдээлэл байхгүй байгаа дээ. Тэгээ мега төслүүдэд орсон зарим нэг төслүүд чинь ч гэсэнд ямар ч үнийн дүнгүй санхүүжилтийн их үүсвэрэнж тодорхойгүй ийм байдлуудаар одоо энэ хөгжлийн төлөвлөгөөнд ороод ирсэн байж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар бол ерөөсөө ямар ч тийм төлөвлөлт бас хийж чадахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр одоо энэ завшааныг ашиглаад хэдүүлээ яг үндэ яг аль аль төслүүдэд явуулах юм бэ гэдгээ маш тодорхой ярьчмаар байгаа даа. Тэгээд тэр одоо хөрөнгө оруулалтын орон зайнууд нь хаана байгаа нь алийг нь концессор, алийг нь улсын төсвөр, алийг нь гадаадын зээл тусламжаар гадаадын хөрөнгө оруулалт татах бодиттой төслүүд байгаа мó өнтер гэдгийг ч одоо ярихгүй бол ерөөсөө энэ эдийн засгийн асуудлаа томоор нь харж чадахгүй байгаа шүү дээ. За жаргалан гişүн санал хэллээ. Ер нь нийслэл сангийн яам хоёр энэ тэзүүтэй холбоотой асуудлаараа бичгээр бүр ингэдэг нэг сайхан тайлан гаргаад хөргөлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо бид нар яг үндэ их хурлын гишүүч гэсэн ямар ч ойлголтгүй. Одоо үйл ажиллагааны яаж явж байгааг нь ойлгохдохгүй ийм байдалтай байгаад байгаа. Яг амар сайхан сайтай за амар сайхан сайтай микрофон. За жаргалан гишүүний хэлж байгаас зөв бид нар бас гүйцэтгэл өөрөө маш чухал. Ер нь гүйцэтгэл дээр хяналт тавих асуудал өөрөө сул байдгаас шалтгаалаад төслүүд удаас хөрөнгө оруулалт нэмэгдэх төсвийн одоо хөрөнгийн үр ашиг алдагдлалд орох гээд маш олон асуудлууд би тэрний ганцхан жишээгээд одоо Солонгосын санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ аймагуудын дулааны цахилгаан станц байна. Үндсэндээ үйл ажиллагаан зогссон. За энэ бол бас салбарын яамнаас тавьж байгаа хяналт зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа зөвлөх компаниудын хариуцлагатай бас холбоотой асуудал. Тухайн цаг үед нь хянаа шалгаад болж байгаа болохгүй бол ингэн тэгнэ гэдэг хяналтаа тавиад үр дүнгийн тооцох асуудал дээр ер нь бол төрийн байгууллагууд анхаарах ёстой. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ мега төслүүд жишээ нь одоо гашуун Сүхбаатарын энэ томоохон төмөр замын холболтыг хийж байгаа энэ төсөл хөрөнгө оруулалт бол тодорхой байгаа тийм их хурлаар орж хэлэлцэгдсэн. За Эрдэнэ үүрэнгийн одоо усан цахилгаан станцыг тодорхой би нефтийн үйлдвэрийн санхүүжилт нэмэгдэж дахиж одоо үргэлжилж байгаа их хурлаар хэлэлцэгдсэн бас тодорхой би гэх мэтээр тодорхой зураг төсөлтөө төсөв хөрөнгөтэй ийм ажлууд явж байгаа. Гэхдээ энэ дунд төсөв хөрөнгө нь тодорхой болоогүй. Цаашаа судалгаа тооцоог нэрлж гарч эдийн засгийн өгөөж талаас нь юм уу эсвэл нийгмийн өгөөж талаас нь тодорхойлж ялгаж салгаад зайлшгүй хэрэгжүүлэх ёстой төсөл дээр нийгмийн ач холбогдлын эсвэл эдийн засгийн өгөөж нь гэдгийг бас илүү мэдээлэл хангах ёстой. Энтэй санал байгаа. За хамгийн сүүлд хэлэхэд бүсчилсэн хөгжлийн шугамар хэрэгжиж байгаа төслүүдийн явц бол маш тодорхой байгаа. Зарлагдсан зарим нь одоо зур төсөл нь хийгдээд явж байгаа ажлууд дээр нарийн одоо гүйцэтгэлийн мэдээллийг бас албан бичгээр өргүүлье гэж бодож байна.